сайн байцгаана уу? Янз бажт байна. Тэгэхээр бурханд бууж өгөх явдлыг ойлгохын тулд бурхан өөрөө хэн гэдгийг сайн мэдэх явдал чухал. Яагаад гэвэл бурханы хайрыг сайн мэдгүйгээс болоод хэрцгий догшин хүндэл бууж өгч байгаа юм шиг айдтай байдаг л хүмүүс бууж өгдөг. Жишээлбэл зарим хүний идэвхтэй цалин талбар дээр хүүхд нөвчтэй хүн ээжийг хүүгээ бурханд авч өгчгөө гэж хэлэхээр хүүг нь бүр мөс авч явах байгаа юм шиг айдаг ээж нар. Тэгтэл бурхан маань засаад ээжд нь хүүг нь өгдөг. Үнэхээр хүүн өгцөн билүүсийн эмэгтэй хүүн өгцөн байхад Иесус бүр амьлуулад буцааж өгдөг байгаа ээжд нь. Тэгэхээр бүр өвчтөе өвлүүд байсан хүмүүсийг ч Иесус амьлуулдаг. Тийм болохоор эзэн дээр очиж бууж өгөх явдал ялангуяа идэвхжүүлэлтээр бол бас заримдаа хүмүүс өгдөггүй айдаг. Өөртөө залбирал өөртөө зураад байгаа мөртлөө яг май гэж өгдөггүй байгаа. Гэрлэлтэй ч гэсэн яг өгөхөд маргаашсан зүгээр болдог байгаа. Тэгээ ажил төрөл санхүүгийн салбар дээр ч гэсэн ер нь талбар дээр эзэн дотор бууж өгөх явдал маш чухал байгаа. Тэгэхээр би танд нэг ишлэлийг уншчихъя. Тэгэхээр үнэхээр эзнийг мэдэх явдал маш чухал байна. 1-р Коринтын 3:1-3-ыг уншчихъя. Ах トゥ нараа сүнслэг хүмүүстэй ярихын адил би та нартай ярьж чадсангүй. Харин махан бие хүнтэй Христ дотор балчир хүүхэдтэй ярихын адил ярьсан. Би та нарт цүү өгсөн. Бор хоол өгөөгүй. Тэгэхэд та нар чадваргүй байсан гэж. Тэр ингээд чадваргүй байх нь бол махан биеийн дээр байгаад ах юм бол тэр зүйл нь сайн зөв өсөхгүй байна гэсэн. Тэгэхээр сүнслэг биш махан бие итгэснэр гэсэн үг байхгүй. Тэгэхээр та нар чадваргүй байсан гэж байгаа. Одоо ч гэсэн та нар чадваргүй байна. Учир нь та нар одоо хүртэл махан биеийнхаа давуу байна. Та нарын дунд атаархал маргаан байгаа нь та нар махан биеийнхаа дагуу хүний ёстой дагуу явдаггүй гэсэн үггүй гэж хэлж байгаа. Тэгэхээр сүнслэг хүмүүстэй ярих юм. Тэгэхээр махан бие дээр байж байгаа итгэгч нар сүнслэг хүмүүстэй ярих адил бор хоолнд орсон хүмүүсээ гэсэн. Тэгэхээр хин хүмүүсийг яг бор хоолнд орсон муу гэж бодохоор яг бас их тийм биш байдаг. Сүнсний хувьд өсөөгүй байдаг. Тэгээд атаархаж маргалцсан ялангуяа харьцуулсан би тэр нэг гэсэн тийм байдалтай байждаг байгаа. Тэгэхээр энэ бүх байдлаа нэгдүгээрт нь орхох хэрэгтэй гэсэн. Хоёрдугаарт нь чадваргүй байж болохгүй гэсэн. Чадварлаг болж үнэхээр сүнслэг болох хэрэгтэй гэсэн. Тэгэхээр эзний хайрыг мэдэх явдал үнэхээр чухал. Тэгэхээр бид нар бол үнэхээр цэвэршиж байгааг ерөөсөн мартаж болохгүй. Мөнгийг холцноос нь цэвэршүүл гэж 6 төгсгийн 25 4 бичсэн байна. Тэгвэл мөнгөний дархны урлах сав бэлэн болно гэж байгаа. Тэгэхээр холцноосоо цэвэрлэгдсэн зүйл уян хатан болдог байгаа. Хатуу хөшөөнд байгаад бол холцтой байна гэсэн. Тэгэхээр бид нарыг хатуу хөшөөн болгодог юм цэвэршүүлэх хэрэгтэй. Үнэхээр бурхан заримдаа гаалт хийж хайлууд зэрэг хэцүү мэдэн авдаг байгаа. Тэгэхээр заримдаа бид нар зовлон дундуур туулах үед үнэхээр хэцүү нүдээр туулах үед маш цэвэршдэг байна. Тэгэхээр тэндээс хатуу болж гарч иж болохгүй харин уян зөөлөн болж гарч ирэхтэй. Тэгээд урлах гэж байгаа савыг урлах гэж байгаа бурханд тэр зөөлөн сайн байх ёстой гэсэн. Тэгэхээр энэ бүх процессыг өөрөө хийх гэж бас оролдож болохгүй эзэн. Тэгэхээр яг зарим хүмүүс бол гимшгэл уурлаад жил болохгүй эзэн өмнө очиад гимшгэл гэдэг. Гэтэл үнэхээр тэр хүн шахтаа хүн байдаг. Тэр үед бол эзэн шахтаа зүрхэн өгөх хэрэгтэй. Үнэхээр боож туслах бас хүмүүс байна. Хүний амьдралыг явж байгаа үе шат нь өөр байдаг. Тийм болохоор ингээд өөртөө тохиолдсон зүйлдээ бас шууд бодоол тексттэй гэж зөвлөгөө бас өгөхөөс өмнө ариун сүнсний хүнд зөвлөгөө өгөх бол гэж бодороо. Тэгээд ариун сүнстэй хамт тэр хүнийг энэр нэгүүлж залбирах хэрэгтэй. Тэгээд үнэхээр залмаа хороо талхаж байгаа олон хүмүүс бас заримдаа байдаг. Тэр тохиолдолд нь шүүгээд иж болохгүй харин яаж болох вэ гэж бас бодороо байна те. Тэгэхээр энэ бууж процессыг ойлгохоос өмнө эзний хайрыг нэгүслийг ойлгох хэрэгтэй. Тэгээд сүнсний чадварлаг болох хэрэгтэй үнэхээр өсөх хэрэгтэй. Эзэн бурхан хэн гэдгийг мэдэх явдал чухал. Тэгсэн тохиол бууж өгөх маш амархан. Бууж өгнө гэдэг нь юу гэсэн үг юм бэ гэхээр ерөөсөө бурхны хүслээр бүгдийг үлднэ л гэсэн үг. Тэрнээс биш бүх амьдралаа хаяад орхиод явчихна гэсэн үг бол мэдээж биш. Тэгж явсан хүмүүс бас байдгүй байдаг. Тэгсэн ч гэсэн амьдралаа алдаагүй ч харин ч амьдралаа олж байгаа хэрэг. Тийм болохоор та бүхэн яг бурхан гэдгийг хэн гэдгийг мэдэх юм бол бууж их маш амархан. Тэгээд талбар болгоомдоо бас үзэх хэрэгтэй. Тэгээд жил би идэвхжүүлэлтэн хийдэг байсан мөртлөө өөрөө өвдсөн байгаа. Тэгээд яаж залбираад яаж баахан идэвхтэй ишлэл уншаад дүрэл болохгүй тэгээд эзэн за ингэж ягаар ерөөсөө болиод гэртээ арай гэж залбирсан. Эзэн бас бууж өгсөн баа. За эзэн минь үнэхээр чадахгүй юм танд буужж өгч та энэ бимээр хатыг бүтээсэн гэд тэгээд залбирах үед эдгэрсэлсэн баа. Тэгээд үнэхээр бууж өгөх явдлууд бол маш чухал. Нэг удаа би бүр сүнсээр залмаад руугаад энэ махан биетэй байгаа тэр махан сүслэг биш юм гэдэг бүгд нь өвхүүлээд өгөөч, цовдлоод өгөөч гэд
нэг удаа бүр залмаараа давирч гараад тэгээд орилоод байж залбирч ирсэн чинь сүлшүүдээр унтсан баа. Тэгээд зэмлүүлсэн үү эсвэл энэ одоо үнэхээр болохгүй нэг нэмжмагийн зарим юм хүлэгтэн туслая гэж бодсон мэдэхгүй. Ямар ч л байсан цэвэршигдэх явдал бол үнэхээр чухал. Эзэн таалагдахгүй юмудаа бас үнэхээр бас таягдан хаяхаар болж байгаа шүү. Тэгээд бид нарийн замаар алхдаг. Бити мартаараа. Тэгээд эзэн танд үнэхээр хайртай. Энэ бүх процессыг бас ганцаараа гэж бити оролдороо. Бурхантай хамт хийгээр эзэн танад туслаач хамт яаж хийх вэ гэд асуураа эзэн дуртай танд туслана. Иесусийн нэрээр үнэхээр бурхан тантай үргэлж хамт байдаг шүү. Баярлалаа.